За сайн бацхан уу. Бичлэг оруулаад исэн чинь бичлэгний санал ирээд. Ер нь гэхдээ 7 хоног болгон бичлэг оруулъя гэж бодож байгаа. Яа гэвэл явах хугацаад өгцөн. Дээрээс нь өмнөх 2 жилд хураагдсан бичлэгнүүд зөндөө байгаа. Тэгээ яг энд байж авах хугацаанд оруулах юм бол сурагч хүүхдүүдэд маань ч гэсэн кайфтай, сонирхолтой байх болов гэж бодож байгаа болохоор ер нь бол 7 хоногт яаж иж агаад нэг үйл явдлын бичлэгүүдээ ингээд тамилаад оруулаад явна гэж бодож байгаа. Гол нь бол үзэгчтэй биш. Би өөртөө хадгалж хүүхдүүдтэй дурсамжуулах гэж одоо хийж байгаа. Тэгэд өнөөдрийн бичлэгний зүгээр хүсэлт нь юу байсан бэ гэхээр манай найзуудын тавьсан хүсэлт нь юу байсан гэхээр өмнөх бичлэг чинь өрөөгөө төвчүүлсэн талаараас шүү дээ. Тэгэд манай эмээ ингээд бурхан өгч яваалсан ингээд тэгсэн чинь ер нь манай найзуудад ямар нэг үйл явдал болоход, ямар нэгэн баяр болоход манай эмээ, аав, манай гэр бүлийнхэн юу гэж хэлсэн, яаж хүлээж авсан энэ төр нь манай найзуудад айгүй сонирхолтой байгаад байдгийн. Тэгээд яа гэвэл манай эмээ чинь ер нь бол лам удамтай лам хүн баггүй. Тэгээд тийм болохоор айгүй тийм сонирхолтой байдгийн. Тэгээд эмээ маань ингээд бурхан өгч яваалсан гэдэг тэр хэсгийг хараад ер нь эмээ нь юу өгч яваалсан бэ? Яасан бэ гэд тийм асуултууд асуусан. Тэгээд би ингээд нэрээ ингээд гэрээ тариулаа харсан чинь аюу сонирхолтой байсан байхгүй. Эмээгийн аавын ээжийн өгч яваалсан юмнууд жоохон одоо зарим нэг зүйлээс өөр юмнууд ялангуяа эмээгийнх тийм байсан болохоор ер нь хийж бодсон. Би өөрөө ч гэсэн дараа нь хадгалаад эмээ ийм өгч яваалчтэй гэд ингээд харахад амар гоё юм байна гэж бодоод. Би бол аль болох саянд ингээд хураалаа марцсан санс юмнууд ус бийж магадгүй. Гэхдээ ерөнхий нөгөө гол юмнууд нь байгаа болохоор гэж бодож байна. За тэгээд эмээгийн өгч аваалсан юм ихний юм заяа. Ихний юм. Энэ хоньны нэхээ ингээ арсыг ингээ өнгөлцсөн даавуугаар ийм одоо хоньны нэх өгч аваалсан. Тэгээ энэ нь болохоор халахгүй л дугаас аягүй хүүтэн гэдгийг сонссон байх. Нэгдүгээрт ингээ талын нутаг маш их салхитай. Тэгээ дээрэс нь халах голын яг ирэг дээр хөвөн дэр нь байж байдаг буур нуур ойрхон байгаа. Тэгээ ингээд халах гол буур нуур гэдэг юм том гол нуурын энэ одоо жавартай. Тэгээ дээрэс нь одоо нүмергүй тал газар байгаа. Тэгэхээр маш хүтэн байдаг өвөлдөө. Дээрэс нь нөгөө одоо дид үтс маань тийм сайн шийдэгдээгүй болохоор өвөлдөө бараг халаалтгүй шахан байдаг. Өнгөрсөн бичлэг дээр ч хэлжсэн тэнгүү бол ерөөсөө амьдрах боломжгүй байдгаа гэд. Тэгээд би даарснаас болоод ерөнхийдөө бөөр маань нилээн хөвцсөн байхгүй юу? Энэ 2 жилд ер нь маш их хөвцсөн. Тэгэл одоо бодолтой шөндөө 3-4 бас виз гол болтгоо. Миний ингээ бөөрийн чадалт илдэг болцсон. Тэгээ ингээд маш хурдан даарч хүрдэг болцсон. Тэгээд аав ээж эмээ маань ер нь бол дулаан байлгах юмнууд л айгүйх өгсний нэгдүгээрт нь бол юм хань нэх өгсөн байдаг. Тэгээ би болохоор юм хотод доол ингээл амьдарсаар байсан бол энэ хоньны хийгдэг чи ямар гоё бүтээгдэхүүн болох, ямар хэрэгтэй хүний амьдралд ийм зүйл болохыг мэдэхгүй байх байсан мөлий. Тэгээ эмээ бол ингээд өгөхдөө гудсан дор очих. Тэгээд маш их дулаан ингээд хадгална, айгу гоё болно. Тэгээд ер нь бол ингээд хоньны нэхий дэвсэд унтжээ гэдэг ингээд хоньны нэх өгч ялжсан. Тэгээ би одоо ингээд юун дээрээ орон дээрээ гудсан дараа ингээд хийгээд унтдаг. Амар зүйлэн, амар дулаахан, нуруунаас, бөөрнөөс ийм зүйл. Би болохоор нөгөө солонгос янз бүрийн халдаг гудс муц гэдэг штэ тий. Би болохоор тийм юмнаас хэрэглэхээс ерөнхийдөө айгу татгалзаад байдгийн. Яагаад вэ гэх юм бол яагаад би энд ингээ бас жиндээд дараад байна вэ гэхээр багасаа ийм танхил өссөн хүүхэд тахгүй манай эмээ угаасаа намайг ингээ босгод халуун амьс өмсгдөг байсан. Тэн дээр ингээ халаацаа халуун амьс ингэж өмсгдөг. Өөрөөр хэлэх юм бол би ерөөсөө наар салхич аваар ингэж үцэхгүй өссөн хүүхэд энэ танхил. Тэгээд тэрнээсээ болоод бас ийм хүнээс сэтгээд ийм бэрэг доожоогүй байгаа шалтгаан нь. Тэгэд тэрэн дээрээ одоо нэмээд ингээл халдаг гудсан нийтрээгээд ийм залуухан насан дээрээ одоо би чинь төгөж гушаарч байгаа. Тэгэд ийм залуухан насан дээрээ дахиад юм халдаг гудс цаа буугын гутал энтер гэдэг ийм юмнууд ингээ хэрэглээд тахаар улмал тоожоогүй болоод байна. Тийм болохоор арай байгалийн юмнууд хэрэглээд байжээ гэж боддог. Тэгээд халдаг гудс ч юм уу ийм нөгөө ийм автомат те бүр ийм юмнуудыг болохоор
жоохон 40 гараад 40 нилээн өнгөрснийхөө дараа 50 төгснийхөө дараа ядаж хэрэглэе да гэж боддог байхгүй. Тэгээд ингээ ханьны нэхээ хоёрдугаарт нэх юм бол бас юм явааны арьс сандалд ороод тавиа сууж игээд тэгээд ингээ доороосоо дарахгүй ийм өстэй юм тавьж сууж игээд тэгээ ийм бүр айгүй гоё мэдсэн юм арьс өгч явуулсан. Тэгээ ийм хоёр арьс өгч явуулсан. Амар гоё бүр суухтаа хэвтгэхтэй имэдэд талархал байж идэг та. Ер нь гэхдээ нөгөө имэнэр хал үзэж хашир суусан гэдэг шиг имэнэр бол нөгөө даарч хөрөөд ингээд зөндөө амьдралын туршлагатай болохоор хөдөө яг юу хэрэгтэй гэдгийг бүр хин хүнээс илүү их мэддэм байлээ. Тэгэд имээ энтер юм өгөх юм бол зүгээр л сүслээл авч исэн дээр тухайн үед ингээд царай муутай ч юм уу амар юм үнэртэй ч юм уу те итгээд сонин санагдах юм бол хамаагүй зүгээр ингээд тэр үедээ зүгээр л баярлаад аа. Тэгээ дараа нь яагаад чухал ямар хэрэгтэй болохыг дараа нь ойлгох юм билээ. Тухайн үедээ бол ойлгохгүй. За дараагийн эмээгийн өгч явуулсан юм болохоор сүүлийн тас. Сүүлийн тас эмээ өөрөө шаргаасан гэсэн. Тэг яг ингээ хэрэглэхээр яг ингээд өөхний юм хэсгүүтэнд байж идэг юм шаргаасан тас. Тэгээд айгу үнэртэй. Би жоохон байхдаа сүүлийн тоснд үнэхээр дургүй байсан. Тэгээд айгу үнэртэй шингэж өгдөггүй тийм юм бэ. Тийм байдаг болохоор үнэхээр дургүй байдаг байсан. Тэгэхэд эмээ болохоор явхад тэгжилж ирсэн байхгүй юу? Яг ингээ хөдөөний салхийг ялангуяа халахгүй бол тал газар талын салхийг завуудын тосоор бол ингээд дийлэхгүй. Дээрээс нь завуудын тос буюу одоо эмээгийн хэлээд байгаа завуудын тос чи үйлдвэрийн тос байгаа байхгүй юу? Одоо гоо сайхны тоснууд те яг дэлгүүрийн лангуун дээр зарж идэг. Тийм тоснууд ч юм болохоор энэ тал газрын салхийг ингээд дийлэхгүй, дээрээс нь илчгүй гэж. Өөрхөн тос, сүүлэн тос болохоор ингээд хавар намрын ямар ч үед арсыг нь зөөлөж чадна. Дээрээс нь илчтэй. Тэгээ би тэр илчтэй гэдэг үгийг бас энд ирээл ойлгосон. Одоо даарж байгаа үед бүүрэн дээр ингээд жоохон түрхээд 2-3 хаа ингээд үрхэд л бүр ингээд халуун төөнөд идэг ингээд халуун төөнөд амар гоё болдог. Маш хурдан юм дулаацдаг. Тэгэнгүүт нөгөө нэрэл одоо эмээг илдгээр завууд тос буюу юм нөгөө гоё үнэртэй гоё тоснууд байгаа шүү дээ тий. Хотод бол ингээд болоод идэг гэсэн тос маань энд ирээд ингээд зүгээр л дөнгөж тухайн үеэл чигшүүлж дөнгөн ерөөсөө айрс ингээд урт хугацаанд нь зөвлөвлж чадахгүй ялангуяа юм хавар. Тэгээд зөөлрүүлж чадахгүйгээсээ гадна нөгөө илчгүй яг ингээд түрхээл бараг ингээд нөгөө чихтэй болохоор юм улам дааруулаад ингээд орхичдөг. Өөхөн тас болохоор ингээл нэг ингээл төрсөн газар ингээд түрхээл ингээл хоёр ингээд бүр халуун төөн бол өстө үнэхээр гоё. Тэгэд эмээ өөрийнх нь ингээд шаргаасан энэ тос нь. Тэгээ одоо бол анхны жилийн бол би баг хэрэглээгүй заяа. Тэгэхээр өвдөөл яваад исэн бөөр мөр өвдөөл. Тэгэл хоёр дахь жилээсээ болохоор бүр үнэхээр туршлагатай болоод одоо бүр ингээд талдаа орцсон. Би бараг л өдөр болгонд төрөх чинь. Ялангуяа хавруулсан ч бүр их төрөх чинь. Даардаг хэсгэрээ бас айгүй их төрөхдөг. Тэгээд жоохон үнэртэй тийм ч гэсэн эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй амар дулаахан иж хиттэй тос. Үнэхээр иж хиттэй тос. Би ер нь эмээгийн өгч явуулсан юм дээр бүр ингээ хайр зарладаг заяа. Тэгээд тухайн үедээ голж аваад тэгэл дараа нь нэг аминд ордог л доо. За тэгээд дараагийн эмээгийн өгч явуулсан юм болохоор манай эмээ саялам гэд хэлсэн штэ тий өчигдөр хэлсэн энэ бурхан байна. Тэгээд бит хоёр ер нь нэг тийм одоо эмээ мэн ламж гэсэн нэг тийм бурханлаг бишхгүй. Гэхдээ хүндэлдэг. Тэгээд бурхан авахгүй гэд тэгсэн чи эмээ за бурхан биш тэгвэл гээд энийг өгчээсэн. Энэ болохоор бонд хорл гэдэг юм зүйл. Бонд хорл буюу нөгөө 4 зүг 8 зохис гэж ярьдаг штэ тий бид нар 4 зүг 8 зохис 5 махбод гэж ярьдаг. Энийг одоо дүрсэлсэн юм бонд хорл гэдэг нэртэй юм байдаг юм байлээ. Тэгээд эмээ надад хэлэхдээ болохоор яг бурхан гэхээс илүү 408 зохис 5 махбодыг илэрхийлсэн болохоор хүн бонд хорл байхад зөв рүүгээ зүгээ зөв болоод зөв бодоо мах бод дээр буюу зөв хүмүүстэйгээ уулзаад уулзраад явд юм гэж ингэж хэлсэн. Тэгэхээр яг ингээ бурхан биш хэрнээ юм ерөөл байгаа байхгүй юу? Эмээгийн. Тэгээд энэ зөвхтэй халахгүй л одоо миний охины зөв зүг нь байх болтугай. Сайн зүг нь байх болтугай. Тэгээд дээрэс нь амьдарч байгаа явж байгаа замнал нь өөрөө зөв байгаа гэж итгэж байна гэсэн ийм одоо бэлэгдэлтэй зүйл өгч явуулсан байгаа.
Амар гоё газ. Би тэгтээ тухайд мэдээгүй саяхан энэ бичлэгийг хийх гээд имээрөө залгаад асуусан. Тэгсэн чи арийн учиртай юм байсан юм бэ лээ. Би болохоор мэдгүй зүгээр л манай имээ өгцөн болохоор тэгээд дээрээ ингээд юмртэж залцсан байсан байхгүй. Тэгсэн чи амар гоё утгатай юм байсан байна. Өчигдөр харин залгаж асуугаад. Тэгээд зарим нэг юмнуудыг асуусан. Тэгээд одоо яг тайлбарлая. За дараа нь болохоор ийм эрх өгч исэн юм ээ. Тэгээ энэ эрх болохоор тэгээ ганцаараа байхад ингээд уймрах те гонх юмнууд юм байдгийн эсвэл бодох юмнууд их байдیں۔ Тийм үед ингээд ганцаараа юм бодох юмтай үед юм эрх байх их сайн байдгийн. Тэгээ ингээд бодож явахдаа эсвэл ингээд ганцаараа нэг жоохон ганцаардж явахдаа гунжахтаа ч юм уу эрхээ эргүүлээд юм бодож их сайн байдгийн гэж хэлж өгч исэн. Тэнгүүд яг эмээгийн хувьд одоо тэр яриаг ингээд сонсохоор эрх нь шашны гэхээсээ илүүтэйгээр эмээгийн хувьд сэтгэл заслаадаг байгаа байхгүй юу? Ингээд тайлбар нь те надад өгч байгаа тайлбар нь. Тэгэхээр эмээгийн хувьд энэ сэтгэл зүйн юм терапи байдаг ба. Би уг нь эрхсэг хүн биш. Энд ер нь ирснээс хойш эрхийг эргүүлээч үү? Ер нь эрх эргүүлдэггүй. Нэрээ гаргасан дээр энийг эргүүлчих. Тэгээ ер нь ингээд нэрэл ингээд юм бодож байгаа, юу яаж байгаа, ганцаараа байгаа. Тэгээ ийм үед нэрээ ингээд эрх эргүүлэх нь гоё юм биш үү? Эмээ өвөндөр мэднэ. Тэгээ юм сэтгэл заслын гоё терапи арга байсан биз дээ. Эргүүлдэг болохоор амар юу байна? Болох байна. Манай эмээ бол бараг секундэд яаж ч эргүүлээд байна. Эргүүлдэг хүмүүс жоох өвөө эмээ нар бол бүр эрхэндээ бол бүр мэрэгчлэн штэ. Тэгээ нэрээ мэдгүй таад ингээ эрхийг ингээ 108 юутай ягаад энийг ингээ давдаггүй, энийг ингээ эргүүлээд эндээс нь ингээ явдаг. Шинээр явдаг. Энийг нь одоо ингэж дуусчаад ингэж давж ингэж эргүүлдэггүй гэсэн үг. Ингээ дууссан тэрийг ингэж эргүүлж агаад шинээр явдаг. Энийг мэддэг бол мэдээд аваарай. За ингээ эрх хөгж явуулсан байна. За тэгээ дараагийнх нь болохоор арц байна. Арц бүр айгүй их хөгж явуулсан юм а. Тэнд бүр савтайгаа байгаа. Тэгээ би энд ирснээс хойш бараг 1-2 л удаа яасан баг. Тэгэл ер нь нэрлээгүй юм. Цаанаасаа арай залуухан юм болохоор иймэрхүү юмнуудыг хэрэгжилж дадааг байгаад байна л та. Гэхдээ ерөнхийдөө бол тэгэл насны их тусам арц хүчлэг болох байх оо. За дараагийнх нь энэ их нарийн амд юм аа. Энэ их сонин зүйл. Энэ бүр айгүй учиртай юм. Энэ дүлцэнгийн ис гэж ийм ис айгүй өнгөтэй. Олон өнгө юм. Харагдаж байна уу те? Ийм. Тэгээ энэ болохоор лус баярлуулдаг ис гэд. Тэгээд яадаг вэ гэхээр халах гол руу хэр чинь юм голтой газар намайг очих гэж байгаа. Тэгээ эмээ хэлэхдээ болохоор ээжээс авчаарай гэдэг. Ээж эмээ хоёр ч хамт ажилладаг юм чаа. Тэгээ ээжээс авчаарай гэдэг. Ээж болохоор надаа түлцэнгийн ис жоохон байхад болт юм аа. Жоохон өгсөн чинь би болохоор энийг юм жоохон байхад л хангалттай юм гэж мэдэхгүй бас ховор юм гэж мэдэхгүй болохоор ингээ хол явах гэж чи ямар гурайн яга харамлаад байгаа юм. Дахиад жоохон хийгээч гээд хийлгсээр гад ийм авцсан байхгүй. Тэгээ дараа нь эмээ дээр очиж байсан чи эмээ энийгэд ямар шуналтай ихийг аваа вэ? Ийм ихийг ингэж авдаггүй штэ гэдгийгсэн. Тэгээ энэ болохоор яадаг вэ гэхээр ингээд лус баярлуулдаг. Тэгээд лус дээр очихдоо ингээд би одоо энүүгээр нь авч очиод талыг нь одоо хийчээд талыг нь аваа явж болдоггүй. Авч олцсон илсээ бүтэн лустаа өргөдөг. Тэгээ яадаг вэ гэхээр лусад бүх юм байдаг гинэ. Бүх юм байдаг. Ганцхан дүлцэнгийн илсэл байдаггүй. Тийм болохоор дүлцэнгийн илсийг лусд өргөхөд маш их баярлдаг, цэнгдэг гинэ. Гэхдээ авч утсан бүх илсээ бүр хуцандаа ч наахгүй бүгдийг нь бүх илсээ ингэж лустаа өгөх ёстой. Тэгэхгүй бол нөгөө өөртөө авч үлдсэн гэх юм уу ингээд хуцанд наалцсан илсийг хүртэл ингээд лус дагаад ингээд явдаг. Тэгээд лус ингээд дагуулчих юм бол өвчөө ороод өгчихэд юм тийм
одоо дом гэх юм уу одоо юм яриатай юм бэ лээ. Тийм болохоор түлцэнгийн элсийг маш болгоомжтой нөгөө цаасанд ороогоод ч юм уу эсвэл нөгөө эмээ болохоор хэлэхдээ алим ч юм уу те ингээд хангаад өргөж болох хангаад шингэдэг одоо юм эдээнд дотор ингээд хийгээд өргөчөж болно гэж эмээ болж хэлдэг. Өөрөөр хэлбэл ерөөсөө цүнхэндээ хувцсандаа ингэж үлдээхгүйгээр гэсэн үг. Тэгээд намайг болохоор анх алах голд ирэхэд эмээ ингээд захиад тэгээд очихдоо алах голдоо өргөөрэй. Алах голынх нь лус баярлгээ. Тэгээд лустаа юу байгаарэ? Намайг ивээгээрээ надад ивэлээ хайрлаарэ гэд алах голдоо өргөөрэй гэдэгжсэн. Тэгээд би яг өргөжсэн. Тэгээд дараа нь бас өчигдөр асуусан чи амар нарийн ид байсан мөлий. Тухайн үед болохоор ингээл ангируулын арц шиг л ухааны юм ойлгоод бас нарийн нандин юмыг бас ангироод айгу хонгон хуумгай сонсож явсан байлээ. Өчигдөр сонсон чи айгу нарийн юм байлээ. Тэгээ одоо халах гол маань гисгээр халах голдоо бас ингээд өргөөрөө лусна баярлага. Бити авчраарай эргүүлж. Тэгээ ийм их ч гисэн. Бити эргүүлж авчраарай гэж хэлсэн. Ийм их гээд байгаагийн учир нь хүмүүс бүр зүгээр ингээд түлцэнгийн элсийг ингээд халбагцсан халбагыг ингэж зөхиод тэндээс унсан юм жоохон юуг нь хүртэл авд юм лээ. Түлцэнгийн элсийг маш бага хэрэгэлдэг гэсэн. Маш бага нь хүртэл юм бага нь багтахгүй юм өргөл болж идэг ийм нарийн нандин зүйл юм гэсэн. Бас сонирхолтой гоё зүйлийг нэг бас хүн болгонд өгөөд идэгс юм байх гэж бодоо. Одоо энэ түлцэнгээс 2 хувааж агаад халах гол маань хайлахаар халах гол маань урсаад эхлэхээр халах голдоо талын өргөөд тэгээ буцахтаа бойр нуурандаа өргөчнөө гэж бодож чинь талыг нь бас. Тэгээ эмээ бол бас хэлэхдээ одоо энэ хангаад хэлгээд юм өргөл барьц өргөхдөө эргээд ирнэ ч гэдэг юм уу те дахиж уулзнаа гэдэг үг хэлээд хэрэггүй шүү. Тийм үг битээ хэлээрээ гэж хэлдэг. Тэгээд зүгээр л баяа ангаатай баярлаа гэд ирээрээ эргэж уулзнаа ч юм уу охин нь эргээд ирнэ гэдэг үг битгий хэлээрээ. Бид ер нь тэгж явсан газараараа тэгж битгий бодоорой. Димээ идэх шүү гэж ингээ хэлдэг. Эргээд очвол тэрлээд сайн байна. Очихгүй шүү нэмээд ямар ч тач нөгөө юунд ч байсан ер нь амны алдаа битгий ийж гэдэг. Тийм энэ үс бах юм. Цагаан үстэй хэрийн ээжийн үс юм шиг байна. Би одоо энийг үнэхээр санахгүй байна. Үнэхээр санахгүй байна. Бодвол намайг ээж биш эмээ ээжийн үснээс авч аваарай гэсэн юм шиг байна. Яасан юм болоо энийг мэдэхгүй өнгөрчөж. Би одоо санахгүй байна. Гэтэл тийм байна. Ялцчгүй эмээ ээжийн үсийг авч аваарай л гэсэн юм байна. Энэ яг тухайн үедээ юу гэж им хэлээд тэгж хэлснийг бол мэдэхгүй байна. Гэтэл би эмээгийн үгэнд л орж авсан байх хэвээр. Тэгээ ээжийнхээ үснээс авч аваарай л гэсэн юм байна л да эмээ. За эмээ бол ийм хүмүүд өгсөн байна. Бичлэгээ эдитлээ сууж исэн чинь хоёр эмээгийн хэсэг дээр ирсэн чинь юм үлдээснээ санаад тэгээд нэмжээ. Энэ манай эмээ болохоор нарны гэрлэр ингээд цэнэглэгддэг. Ийм мэдрэгчтэй гэрэл авч өгч байсан. Харанхуй мэдрэгчтэй гэрэл юм. Тэгээд нөгөө өдөр нь ингээд цонхон дээр орхиж тавиад цэнэглээд тэгээд орой болохоор ирэхэд чинь нөгөө гэртээ орж ирэхэд чинь автоматар хасна. Хүн нөгөө ганцаараа амьдарч байхад ингээд гэрэлгүй гэрт орох их муухай байдгийн айгүй их ганцаардуулдаг ийм мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр ийм мэдрэгчтэй гэрэл ингээд орой харанхууд гэртээ орж ирэхэд чинь өөрөө хасна. Тэгээд ингээд миний охин гэрэлтэй байгаарай гэд. Тэгээ би ерөөсөө юм мэдрэгчтэй гэрлийн үн цэнийг бас л мэддэггүй байсан. Ерөөсөө юм ганцаараа амьдарч байгаа хүнд юм жижигхэн юм деталь чинь айгүй тийм гоё мэдрэмж, дулаан мэдрэмж байнга өгчээд юм байна гэдгийг. Тэгээ бас л эмийн хаачаар энэс хойш бас мэдрэгчтэй гэрлийн их туртаа болсон байдаг. Тэгээ дараагийнх нь манай нөгөө эмээ бас л бөөрөнд зориулж ингэж бүсгэж ирсэн. 신진과 하고 했기에 애가 가고 나저 За тэгээ одоо ээж өгч авсан юмнууд дээр оръё.
Тийм давхар ирвэ гэж. За ээж намайг анх халахгүй л явна гэж сонсонгуудаа бас л шууд даарна гэд ийм дээл хэлгэж өгч исэн. Ийм дотортой дээл хэлгэж өгч исэн. Тэгээд энэ дээлийг бол одоо ёстой нөмрөн, өмсөн, гоё, дэрлэн ёстой юмд л хэрэгэлдэг. Тэгээд ээж минь хийлгэж өгсөн дээл. Халахгүй л гэрөөсөө энүүгээр л 2 жил гоёлоо доо. Гоё юм дотортой зузаан дээл бол бас л гоё зүйл шүү. За тэгээд өвөлдөө бол би гэр дотроо ботгтой байдаг. Тэгээд энэ ботгийг бас ээж гэр дотроо өмсчий гэд өгч явуулж исэн. Тэгээд эн чинь болохоор анх бол би авахтаа юу гэж одоо гэр дотор тэгж ботгтой байж идэм гэл надад тийм хэрэггүй гэл тэгсэн. Тэгсэн чинь яг л үнэндээ 2 жил өвлжөнгөө л ботгтой гэртээ байлаа да. Ээж имэн тэр ер нь л тэгтээ бүгдийг мэддэг шүү дээ. Бүгдийг мэддэг. За тэгээд дараагийнх нь болохоор ээж шар тас надаа өгч явуулдаг. Тэгээ энийг бол яг би худалдаж авсан. Гэхдээ ээж бол ер нь шар тас байнга ингээд намайг аавна гэхэд бэлэн байлгаж идэг гэртээ авцсан. За шар яадаг юм бол би одоо юунда хоолндоо ерөөсөө 9 тас хэрэгэлдэг, удаан шар тас хэрэгэлдэг. Тэгээд дээрэс нь хөдөө би ч угаасаа тунаг болохоор амар их ханаа төрдөг хоолоо өвддөг. Тэгээ ялангуяа салхинд нэг гараад ханаа төрнө. Тэгээ дээрэс одоо ч гэсэн би ханаад байгаа. Тэгээд гэртээ нөгөө байнга тэн залууж байгаа болохоор агаар айгүй хуурашаад хоолоо ингэж өвдөх айгүй амархан болчдөг. Дээрэс нь багш болохоор нэг ангийнхан ч юм уу эсвэл нэг спортын тэмцээн юмж болоод ийм орилох хэрэгцээнүүд агиух гарна штэ заал мааланд ч юм уу эсвэл үнэхээр хүүхдүүд ингээд шуугилдаа болохгүй ингээд орилж мөрлөөд хоолой ийм юу их авдаг. Ачаал авдаг. Тэгээ дээрэс нь нөгөө гэртээ тэнтэй болохоор усаа сайн ингээд тавихгүй чигшүүлэхгүй бол ингээд агаар хуурашаад бас хоол айгүй амархан өвдчихдөг. Тэгээд хоолоо өвдөхөөр ерөөсөө шар тосол авардаг. Шар тос ууж ижил ингээд хоолоо тайвширдаг, амар дэжгүй болдог. Ямар ч бүлээ бас зайгүй уугаад ингээ хоолоо ерөөсөө тайвширахгүй араагаад өвдөөд хорсоод байхад шар тос уучаар зүгээр болчдөг. Энэ болохоор шар тостой халаасаа айраг. Тэгээд өвлийн турш бас ханиадыг халаас нь нэрмлэр л авч исэн. Ингээ шар тостой айраг харьцсан шар тостой нэрмэл тэгээд юм шар тостой усан тэр уухаар ингээ хоолой амар тайвширдаг. Тэгээ ер нь бол би энд ирснээсээ хойш ханаад хоолон өвдөлтийг дандаа шар тосоор эмчилж байгаа. Дандаа шар тос ууж, шар тос ахиухан хэрэглэж те ингэж байж байгаа. Тэгэхээр энэ бол миний хувьд хоол, эмчилгээ. Тийм. Шар тос бол ерөөсөө л хайр бүтээгдэхүүн. Би бүх төрлийн шар тоснд дуртай. Шар тосноос мөнгө харамлахгүй. Одоо жишээ нь энэ нэг юм варины шилтэй шар тосыг би 60,000 төгрөгөөр худалдаж авсан байгаа. Тэгээ энэ болохоор цоо шин гаргаж авсан удаагүй байгаа шар тос болохоор айгүй тийм хурдан одоо юм гисдэг тий хурдан шингэн төлөв рүү ордог ийм гоёороо шав шараараа байгаа. Тэгээд бас ийм хятад эмээ хантаа зүгч явуулж ирсэн. Йоо би бүр энд бүр хайр. Ерөөсөө өвөл бол бүр инүүгэл энээс бол ингэ салахгүй. Анх болол авахта юу гэж би ийм хятад имээ ийм бандайсан ийм юм өмсөхвдээ гэд бүр голж авсан. Тэгсэн чи ёо. Энэ бүр ерөөсөө хайр бүтээгдэхүүн заа. Ер нь энэ имэнэрийн бүтээгдэхүүнүүд ч бол бүр үнэхээр хайр юм байлээ. Ёо би бүр энэ хятад тантаацсан да хайртай гэж. Ёо өстөд үнэхээр дулаахан зөөл хүн тэгээд ингээд дээгүүрээ ингээд дулаацсан болвол ингээд бүс бөөрөр хэсгээр ингээд уяад суучгаар штэ тэг бүр ямар ч бүснээс илүү бүр ингээд пүн хийгээд араас орог зуух ингээд галцсан юм шиг төөндөг. За зинээр харагдах нь ингээд бүр ингээд ичдэг.
Тэгэл ингээд яжгаар ингээд бүс бүр бол бүр амар гоё. Тэгээ энэ хятад фантазинд бол хайр зарлал штэ асал. За дараа нь ээжийн хүч явуулдаг юм бол чихэр том чихнүүд. Тэгээж би багадаа ерөөсөй ойлгодоггүй байсан юм аа. Ингээд ээж гой чихэрнүүд, гой бичээнүүдийг ингээд задлахгүй гэртээ байлгаад идэг. Тэгээд яагаад задлахгүй ингээд гэртээ байлгаад идэм бол гэл тэг томрох тусмаа ойлгодог. Гэрт ингээд хүн орж ирэхэд өгөөд гаргах юмтай байх тий. Тэгээ дээрээс нь юм жижиг биш яг хүүхэд орж ирэхэд юм гарыг нь дүүрэн болгох юм том чихрүүдтэй байх чинь юм айл гэрийг толгойлж байгаа эмэгтэй хүний хувьд одоо одоо л би ганцаараа амьдарч байгаа болохоор яг эндээ одоо эзэн биш үү? Тухайн гэрийн хамгийн том эмэгтэй байхын хувьд ийм чихэртэй байх ёстой гэж хэлдэг. Тэгэд ямар ч тийм гоё чихэртэй байгаарэ гэж хэлдэг. Тэгээд ингээд ээжийн хайр авахгүй тийм зүгээр чихэр том гоё чихэрнүүд ингэж бэлдэж өгдөг. Зүгээр ингээд хүүхдийн гар дээр хоёрыг тавихад л алганд өрөхээр ийм гоё чихэрнүүд бэлдэж өгдөг гэж. Тэгээ ингээд яг би өөр авчиж чадна. Гэхдээ энэ нас нөгөө миний ээжтэй эрхэлж байгаа эрхлэлт авахгүй юу тий. Тэг ингээд дуусаад ээж чихэр дууссан гэд. Тэг би эндээс аль чихэр авчдаг. Гэхдээ ээж надаа ингээд чихэр бэлдэж өгөхөр надаа бүр амар гой санагдаад тий. Тэгээ ингээд ээжийн бэлдэж өгсөн чихэр энэ маань ээж нь надаа бэлдэж өгсөн 3 дахь тортой чихэр. Тэгээд ээж аав хоёр ер нь төрөл бүрийн бүснүүд бэлдэж өгсөн. Эхний жилдээ бол бүс бэлдэж өгөөгүй. Эхний жилдээ өвөл нэг миний бүр амар өвдөд би ч амьдралдаа анхудаа имлэг твтээд. Тэгээ тэрний дараа болохоор ээж аав хоёр юм төрөл бүрийн тэмээний ноосон зүгээр гэл ингээд төрөл бүрийн бүс бэлдэж өгсөн. Тэгээд энэ бас айгүй гоё зүйл. Тэгээд хамгийн сүүлийнх нь аавын хийж өгсөн зүйл. Би болохоор нэг амир бүр өвдснийхаа дараа хотод очиод айгүй үнэтэй эмчилгээнүүд хийлгэсэн. Тэгээд айгүй үнэтэй эмчилгээний дараа миний бөөрийн эмч болохоор эцэст нь надаа юу гэж одоо зөвлөсөн бэ гэхээр алахгүй л доо бэлхэн цэгтэй бай гэж. Тэгээд би энэ үгийг анх удаа сонссон бэлхэн цэг гэдэг үгийг. Тэгээд бэлхэн цэг гэдэг нь болохоор бэлхүүстэй гэсэн үгнээс энэ язгууртай юм үг юм байлээ. За тэгээд тэр бэлхэнцгийг яаж хийх вэ гэхээр таргууны арьсаар хийнэ гэсэн. Таргууны арьсаар үсийг нь гадагшаа, арьсыг нь өөрийнхөө арьстай наалтахаар тал руу нь харуулж агаад ийм бүхс бүр давсаг дарсан бэлхэнцэг хийж өмс. Тэрийгээ өвөл өмс гэж хэлсэн. Тэгээд өөр одоо арьс байж болох уу, таргууны арьс одоо олдох нь хэцүү бах та гэсэн ч юм үгүй. Ямар нэгэн аргаар таргууны арьс ол. Тэгээд таргууны арьсаар хий гэж хэлсэн. Би яагаад гэдгийг асуугаагүй орхичиж. Гэтэ яг тэрийг би аавдаа хэлсэн. Тэгээ аав надаа бэлхэнцэг хийж өгсөн. Яг ийм арьсаараа тэгээ энэ арьсыг болох гэж бас удсан. Тэгээ ингээд арьсыг нь олоод тэг яг ингээ өөрөөр нь хийх гэхээр амар хэцүү. Бид нар ч бас арьсны ойдолч биш болохоор тэг аав болохоор ийм эмэгтэй хүний ийм корсетын дотор ийм би барьсан корсетын дотор ингэж тарганы арьсыг ингэж яг яаж өгсөн. Өөрөлдөл миний арьстай ярилцсан нэг арьс хэсэг, гадагшаа арах хэсэг нь бүслэг хэсэг нь. Тэгээ ингээд бүхс бүр давна. Бүхс бүр давсаг дарах зөвлөлттэй. Өмсгөр нэрээ амар дулаах юм билий. Гэхдээ би нэг л өмсөж дадаагүй 2 3 л амар чухал хүүтэн үед гарах үедээ өмссөн. Тэгээ нөгөө амар юм зузаан том болоод тэгээ дээрээс нь жоохон амтны арьслахаар яг ингээд нэг жоохон үнэр танартай. Тэгээд ингээд жоохон бие дэвгүү ингээд бие засах масах гэдэг ч юм уу. Тэгээ эрэгтэй хүн бол амар л байна л та. Тэгээд нөгөө бие засах масахад амар эвгүйдэг болохоор би яг ингээд өмсөж дадаагүй. Гэхдээ энэ нь бол ингээд миний шүүгэнд бол байнга байна. Бүх насаар минь байна. Тэгээд энийг бол би бүх чухал юм хүүтэн хоригл хүүтэн үед бол энийг ингэж өмсөх болно. Тэгээ ийм бэлхэнцэг ингэж хийж өгч ирсэн. Ийм юмнууд байна. Тэгээд аавын бас нэг хийж өгсөн лаглаг юмнуудын нөгөө түрүүгийн бичлэг дээр хийсэн цахилгааны монтаж энтрүүдийг ерөөсөө дандаа аав тэр 10 сард нэг удаа эрэхтэй хийж өгсөн байхгүй юу? Цахилгаануудын бүх арьцаатгнуудыг ажилд оруулж өгөөд, төшигний зам тогтоож өгөөд, дээр гэрэл нэмээд тэ
ийм гэрэлтүүлгүүд, цахилгааны асуудал, цохилтой дэрэлтний асуудлуудыг бүгдийг наав шийдэж өгсөн. Холсон дэшүүр бүтгээд болоо бусдаар гай. Тэгээ холсон дэшүүр нэг үдээшээ гарч ирэл тэгээд тэр хүмүүс дорсон. Холсон дэшүүрийг имээ намайг надад бол гой санагддаг. Жохон бахад утга сонсохгүй штэ. Аялгаа нэх гой. Тэгэл сонсож имээ намайг сонсчод юу? Чи юу дуулж байгаа юм гэл. Ахиж битэд дуулаарай энэ дуу. Хаасрахын нэг битээ байсан. Гэхдээ ер нь нөгөө том болчоод харин нэрээ яасан чинь. Том болчоод нэрээ сонссон чинь нэрээ л юу юм бэл л тээ. Ээж аавыг эренгүүт нь гэрийнхээ ажлыг хийлгүүлээд тэгээ өдөр нь юм үзүүлж жоохон хошгруулж ирсэн оройн шууд ангийн төвчлөлтөнд ажиллаа. Өдөр тэр нөгөө нэг дагуулж тэнсэн байсан чинь зүгээр ингээд найралтайсэн. Зүгээр тий ажиллаа хэлгээл ээжэнд туг янзлж байна. Тугийг маань гоё болгож өгч байна. Манай ангийн охтууд арай жоохон доод би өөрөө гэхээр цаггүй болоод ирсэн. Гэтэ манай ангийн охтууд одоо 8 дугаар анги ч гэсэн 2 жил мөлийн дараа туг мөгийг бол хангалттай гоё болгох болсон. Тийм одоо арай жоохон доод байгаа. Тийм л. Одоо энд ээж нь байсан ч анги тогтжуулж идэг, эхнэр нь байсан ч анги тогтжуулж идэг, охин нь байсан ч анги тогтжуулж идэг нэг хүн байна. Тэгээд аав хүмүүс бол бас л юм дид бүтцийн ажлуудтай амар сайн. Гэхдээ ингээд угаасаа ингээд хол явсны дараа ээж имээ өвөө аав тэ нарийнхаа үнцний бодол амар ойлгот юм билээ. За тэгэл одоо аав ээж имээгийн хайранд ингээд явж байгаа хүн байна да. Ер нь бол буурлын ухаан гэдэг зүйл тэ нөгөө амьдралын туршлага гэдэг зүйл бол ингээд бүр үнэхээр хүндлүүштэй, үнэлүүштэй юм байдаг юм байна лээ. Тэгэл хэлсэн л болвол тэгжил хэлжээвэл тэгдэг л гэсэн үг. Тэгдэг гэдэгтээ чи санал нийлэхгүй байх юм бол чи арай тийм зүйлтэй уучраагүй байгаа л гэсэн үг юм байна лээ. Ер нь яг л хэлдэг юм байлээ. Тэгээ одоо бол ерөөсөө эмээ аав ээж энэ хэрэгтэй л байд юм да гэж нэг дуурсан л бол би барыг тэрийг учрыг олгоогүй исэн ч барыг аваад хадгалж агаад нэг л өдөр тэрний учрыг олдог. Тэгээд ёо гэд тэр аминд ордог юм байна лээ. Энэ гурвынхаа ачаар л тэгээд энэ гурав болон тэнийхээ ачаар л 2 жилээ бас нэг бүр тартагтан тулгачихгүй хүн шиг ингээд амьдарч ин да. Тэгээд Монголын эмийн ургамлуудаас Тэхэн шээгдээ баярлаа гэж хэлье. Тэхэн шээг болон цэстэ хоёртоо их баярлаа. Тэгээд антибиотикуудаа бас их баярлаа. Гэтэл антибиотик бол аим шүү. Ер нь тэгээд юу ч байсан антибиотик руу н оруулахгүй хүн шиг эсвэл антибиотик дээрээ очичихгүй хүн шиг л ингэж одоо арга хэмжээ авч яах нь зүйтэй юм байна лээ. Антибиотик бол үнэхээр аврагч ч гэсэн амар. За тэгээд энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд айгүй сонирхолтой санагдаж байгаа юм. Хэрвээ та нарт бас иймэрхүү ээж аав эмээгийн юм хол явахт нь үжсэн сонирхолтой юмнууд ах юм бол хэлээрээ надаас өгч явуулсан байж магадгүй би мартцсан тий. Тэгж бодож байна. За баяртай.